За амралтын өдөр юм дээ. За эрүүл агаартай гараад хонцоод буцаж байна. Тэгээ замаараа энэ нэг Квет ам гэдэг энэ нөгөө төрийн тусгай ямар юм блэ? Дархан таацтай газар ирсэн явж байна. Ягаад гэвэл би энэ уулаар ийшээ давдгийг. Тэгээ замаар энэ нэг том гашаануудыг хараад гайхаад татаархал хөдлөөд. Тэгээд та бүхэнд нэг харуулаад те. Хулгайчууд авшаар ус шаачж юм чаа. Иргэдэд 07 газар олдохгүй байхад улгайс нарт ямар их газар олдож байна харуулъя заа ёо. Тэгээд тусгай хамгаалалттай газар. За эдний эзнийг олноо. Энийг мангар том гашаа байна. Энийг хий авсан. Хэний нэр дээр байна? Шалгуулна. Ямар арай алгаар авилгалаар авсан шалгуулна. Энийг шунлын бузрах байгаа ойлгомжтой тийм ээ. За энд юу гэж юм? Би энэгээр жоох ингэ яваа. Өө тэр дээгүр мээгүр бол тасарсан хаус байгаа болтоймаа. Ямар улгайчуудынх байдгийг. Жоох хэрэг тэрх дурлал та хэдүүлээ тийм ээ. Тэгэл уулын аман тансаг шааж. Тэшээ нэг шааж үзтээ юм уу? За ийшээ нэг зам дагуу яваад үзье. Тэшээ очихор цаг их орох. Гаагаар нь гасцсан улгайчууд аа. Монголын баялагийг сорно, дээрээс нь гаагаар нь газар шаана. Тэ барьцнаа энэ улгайчуудын хажууд хаал сахалт болоод гашаа барина. Ямар улгайчууд нь гаагаараа давуу эрэхтэй гашаа барьдаг. Хотын утаанаас зайлаад өө яа гой шаач. Тавын Квет амд ирсэн явж ир. Энийг засмал байна л да. Авгаа хөхтэй явуулсан. Машинаар төрүүлээд би өөрөө энэ уул давна гэд үлдсээ даваад төтлөх гэж байгаа. Бүх дээшээ 100000 гэнтэр шаацсан байна ш. Тараа. Хэн гэдэг олигаар хулгайчих юм бол энэ. Ийм том газар гашцсан. Одоо тэр ногоон тороор энэ хараа. Уулыг орой гарт гашцсан. Шуналтай энэ жалахтай юутай хэдэн гашаа ийдсэн байна. Энэ хинийх юм бол аа? Монгол хүмүүс дайрж гараад мордоод нэг цаа угаад явд юм уу да? Нэг аягны хэлтэрхий амсуулах нэг уу юу? Саяхан амрын агалгаанд орсон. Гэхдээ чанга гарч бас чадахгүй байна. Би яаж явах нь лагшин тааруу шүү гэж өрхөө. Хай мотор нь гасцаа шааж байгаа шүү. Богдуулын тусгай хамгаалалттай газар гоё шааж ин да. Ямар гэж олигарх юм бэ тийм бол асууя да. Үүдэнтэй харуул хамгаалалттай юм шиг байна. Адуу малаа оруулсан. Адуу малууд өөрхий зөнгөөр ороод ирсэн шүү. Энийг одоо хаа урд гасцсан бол энэ уулын амаар нь гасцсан байх шүү. Энэ хараараа манайхаа. Зам тавьчихсан. Иргэдэд 07 олдохгүй байгаа шүү дээ. Тийм ээ. Үний шунлын бузрууд байна аа. Шунлын бузрууд байна шүү. Тийм ээ. За энэ хэн гэдэг олигарх их уу? Асууя да өөрхий бас харуул хамгаалалттай анч. Яа пүүс таймер юм уу? Энэ одоо тэгэл тасарсан тэр бомтных юм шиг байна шүү дээ. Оо төөч. Нас. Энэ масаа юу гэж? Гармараа зангц амар л гарах шүү дээ. Сабана. Энэ хэнийх юм бол? Хэнийх юм бол? Хойх та хэнийх юм? Хэнийх юм? Энд чинь улсын тусгай хамгаалалттай газар шүү дээ. Би яг энүүгээр явж байгаад нэг дайраад ороод ирлээ нэг буугаад мордод огшоо хэнийх юм? Хувийн хүн гэдэг чинь бас л энэ аваа мөнгөтэй болгоочих шиг байна те. Ямар гэж баяных уу? Нэг аяг цаагууд гарах уу?
Хөөе. Хойх гинэ. За энэ хэн гэдэг хулгайч ихо? Харуул л да, харуулъя. Ямар нэг ингэж богдуул даваад ингэж та гаагаагаар нь гаш зовоо шааж идэм бэ аа. Хойх аяа. Хой ахад. Бисаар эргээ гараатыг. Хойх аяа. Харуулын байр үлэхэд мань амьдрчмаар хаус юм уу? Амар шааж. Харуулын байр хаус юм аа. Мань бол энд бол манд бол хаус юм байна. Эднэрт бол төгс бах л да. Аа? Гой шаах юм аа хөөрнүүд яа. Тустай харуул хамгаалт. Энэ модыг эднэр тариагүй штэ аа. Бидний өвөг дээдс үлдээс энэ ямар хулгайчууд нь дураараа ингээд уулыг амаар нь гасцээ барьж чинь. Энд чинь ирж нэг гэрийн бүр гашнаа. Хулгайчууд энэ дотор гэрийн бүр өгмө гойлгочгүй да. Хулгайч нараа. Хэн хулгайчийг хэлээдэх надаа. Хэлхээс нааш явахгүй шүү. Харуулын байр хаавас заа юу. Манд бол хаавас эднэрт бол төгс байх л да. Гой харуулъя да. Энэ хэн гэдэг хулгайчийг харъя. Пүүх. Энэ энийг манайха мэддэг юмтан байна уу? Амар үнэтэй нөгөө Финланд модон хаус маус шаацсан бол таа. Тэнд хааных тэнд гандан байна. Дотроо гандантай шаацсан. Нөгөө хийсэн бузраа Бурхны номонд ариутгах юм шиг даатгах юм байх л та. Доронтой өвжөөл нисгчгээс энэ тэр мөрөөр ингээд битүү гасцсан байна. За энэгээр явж байгаад яг хоо энэ газар нутгаа бас иргэе да. Газар нутгаа ирэхгүй бол болохгүй байна. Хамаагүй чанга ярьж болохгүй байх шүү би. Чанга ярихаар хамрын шарх сэтэрч гээд хамраас тусгаачих гээд байгаа шүү дээ. Тусгаач өчигдөр ингэж тусаалтсан шүү дээ. Тийм ээ. Мэдж байгаа та. За энийг уулын мохорд ирсэн. Олигархууд их байд юм шиг байна шүү. Олигархыг харлаа. Уруудад явнаа. Та нарт харуулъя. За энэ ингээд төрийн тусгай хамгаалтад дархан цаацтай газрыг ингээд гаагаагаар нь гасцсан байна. Аваа хулгайчуд юм аа, тийм ээ. За энэгээр ингээд нэг би яг энд нэг эрүүл агаар төрхий. Энэ хавь тэр доор. Айлт хончоод авгаа хөвттэйгээ буцаж явж байгаа. Далминдаа ингээд лайв хиймэр санагдаад энэ хараад энэ аваар бас автаа өнөр байхгүй сайхан. Агаар нь сайхан мөр дээшээ ингээд бүр энэ бүр аймаг хооронд татдаг 10,000 20,000 шугам шаацсан. Энэ бол тасарсан баян уулгач шиг байна шүү. Энийх юм болоо. Ням тайшргээд нэг өвгөн чи энэ хавьд бас уул гасцсан яриадсан. Ням тайшрах юм болоо. Аа? Ням тайшрах штэ гэж шааж ин хараа. Энэ коммент бичсэн байна. Ням тайшрах яа. За энийг ямар хулгайч барьсан бас уулыг дээдлээ овоолт нь шаацсан гоё. Шунлыг бузартаа хүүрнүүд юм аа нэрэ. Аваа та нарыг. За энэ ч яг өөр юм шиг нэг юм чаавас нэг юм уу жижиг гашаа гашчих. Мэн шиг шуналгүй амтан байх шиг юм уу гэр барьдсан болоо ш. Иймэрхүү байхтал болоо ш. Тэгтээ гашаа шоронгийн гашаа шиг юм аа. Тэ. За өдөг саруулах уу. Харуулаад уруудъя та тийм ээ. За нөгөө төрийн өмчийн компани дарга хийсэн дарга нар чи ингээд уулын оройд ингээд байшин сав гасцсан байдیں۔ Заа яа. Одоо лайвтаж очлоо шаан та. Олигархуудынхаар оруулж харуулъя. За яа. Ард түмний амьдрал ямар байхад хулгайч нар яаж амьдрч чинь харуулнаа. Хэрэгт дурлаа. Монголчууд хэрэгт дуртай шүү дээ, тийм ээ. Хэрэгт дурлаа шүү. Ямар нь бизда ядарч уланд амьдраад ямар нь энэ тансаг жаргаж амьдрдэг аа. Ямар нь уланд ядарч амьдраад ямар нь тансаг хаавсан тансаг амьдрдэг юм бэ аа. Жаргаж амьдрдэг юм бэ. За би энд газар ирээ бас. Энд бас нэг тансаг хаус маусаа болтой.
Юм асууя. Нэг бүх юм шиг байна. Юм асууж болох уу? Тэр нэг бүхэл юм шиг байсан. Гацалж алхсан нөхрөл байна шүү дээ. Бүхэж. За сайн байна уу? Би лайвтай явж байгаа шүү. За сайн байна уу? Улсын гарцах ташвах шүү дээ, тийм ээ. Би яг хараад бүхвэн гэж алсан. Явд мовд шүү. Багийн авраг шиг гацалж алхаад чи хийсэн шүү дээ. За юу вэ? Анхны навгаа хөттэйгээ ирүүл агаар тонцоод буцахтаа энэ нэг том гашаа харагдаад хэрэг турлаад хулгайчуудыг юм шиг байж байгаа. Харуулаатай явж байгаа. Энэ хойдлын том ам хийнийх юм. Энэ хойд. Номтойр юм байна. Номтойр хоо. Мэдгүй хойд арга. Уг энэ хойд тэр хойд. Арга гэдэг. Одоо энэ хойдлын том хийнийх юм. Мэдгүй юм. Тэ? Номтойр юм бэ тэ? Зүгээр харуулгын байр хаус юм. Манд бол хаус юм. Эднэрт бол түүцэх тийм ээ. Би нэмэр жоо ард иргэд юм харуулаатай. Ард иргэдэд 0.7 олдохгүй байгаа. Би намтай хоёрыг мөн бол хажууд нь би шууд ард иргэдтэй хоёроо 5 антай гэрийн бүр бариад буу хийвста. Тийм биз дээ. Баш яаж барилж байна? Хаа нэрлэж байна? Тэсэг төчөнтэй. Тэсэг төчөнтэй байна. Тэр бүх үстэй. Тайга. Юу зөвтэй. Зэ. Яг би энэ авир ингэж харуулаа яваад заяа. Тэр энийхэн ямар дуракууд нэг бол энэ танаа газар энд юу гэж байгаа? Удаж байгаа юм. Тийм үү? 10 хэдэн жил болж байгаа гэнэ. Би анхудаа ирж байгаа энд сонирхолтой. Газар авч байгаа юм уу? Ташаас газар авч байгаа юм энд. Олигархуудтай айл сахал шаачих гэдэг юм. Зүг. Энэ мөө Цэрэнбата гэдэг нэг сайд байхдаа увсраханд баахан газар өгсөн гэсэн. Тэр доогуур нямдар жанг 2 маяг битүү. Хулгайч нарыг би мэдэн шүү дээ ер нь аа. Энэ аваар хулгайч нарыг жоох лайвдад харуулаад тийзээ. Энэ хойгуур давах гэж байгаа. Даштуу явж байна. Хойдлих номтой хоёрых гинэ. Ямтай ширэх гэж байна. Ямтай ширэх хандсадгүй шунлын буузар номтой хоёр гэж нэг октод буузарлсан шунлын буузрын золбон банд. Тэгээ бас шударгаас яриад ордонд ороод ажил хийж чадна гэ хуцаад байсан. Номтой хоёроо шунлын буузраа чи бицдаа юу хийх вэ? Юу ч хийж чадахгүй. Чи гэрийн тулганы гал бадраач чадахгүй хулгайч төрийн тулганы гал бадраадгүй маа. Надтай адилхан шоронгийн ялтан минь. Чи бол жинхэнэ ялтан, би бол хилмигцэн ялтан. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа шүү. Заа ёо. Чи бол задарсандаа ял авсан ялтан шүү. Заа ёо. Муу ялтан уулыг амар гашсан шааж ийн. Сая та нар харсан биз дээ. Багнуурын шоронд байхдаа энэ хизтаа чинь шоронгийн даргаыг өөдөн татаад тижээж байгаа шоронгоос гарангуудаа макийг хамгаалтай алганы дарга болгоцсон гэсэн. Ой шааж. За энд харуулнаа. Хараа та нар заа. За энэ ямар гээд олигархих вэ? Бас нэг даргыг хулгай хийгээд энэ том юм шаацсан. Өөрхөн иргэд бол ингэж чадахгүй шүү дээ. Нэг нөгөө хэлэхэд. Хараа. Амар. Нэг юм гэр барих гэж энэ бол нэг 200 саяын гэр тодорхой. Би нэг муу цамцаг гэр барих гээд хэдэн сая болчихдгийг. Би мэдлэг байхгүй. Энэ 200 саяын гэр. 300 сая машин. Ай. Капсулс лөө. Тийм юм шаацсан. Зүгээр эднэр бол үүднийхэн жижигрүүд харуулуудын том модонд үнзээ хаавал шаацсан. За энэ ямар гээд баяаких вэ? Баян олигархих вэ? Төрийн юм чинь том компани захирлуудын чинь энд байж идэх харуул заа яа. Хараа амар гой шааж байгаа за. Тэгээ бүлэг сүргээрээ пракцаар ингэ байж идэх.
Хулгайч нар чинь ингээд ийм л юм барьж ш тараа. Харуул гоё юм харуулж байна. Кино чаашаа ёо. За энэ машин бол $1 сая байшин. Цонх мог үнэтэй ойлгомжтой, хаалга маалга үнэтэй. Энэ гаражийн хаалга гэлдэг чил одоо ой сүлжээ тасраад байна манайхаа. Энэ авь сүлжээ юм шиг байна. За энэ л нэг баячууд их байна да. Хулгайч нар их баян гэж байхад дээ. Хулгайч нар л ингэж амьдарч байгаа шүү дээ. Тэ. За энэ ингээд энэ нэг хулгайч юм шиг байна да. Баяачууд гэж ярьдаг гэсэн. Одоо хулгайчууд гэж ярина. За. Хөдөлмөр хийгээд баян болсон үнийг би ойлгоно. Хулгай хийгээд баян болсон хулгайч нарыг хулгайчаар нь дуудана. Энэ бол одоо нэг амралтын газар биш те нэг хулгайчиг л байгаа. Энд ч найрлж байгаа бах та. Том шаагаа. Энэ зүгээр найрных нь гэр. Энэ найрных нь гэр. Найрлын суу яхад архиусан шааж. Хойдлих бол яг энэ гашаа машаа үнэтэй юм аа хүрнүүд. За доорууд нуруудад би та нарт дахиад нэг амар юм харуулж болно шүү бас. Лайвтай хамт байгаараа манайхаа. За одоо тийшээ давна би хаашаа давна өчигдөр би давж орж ирсэн. Яг орой дээр нь хүнтэй уцаараар явж сүлжээ тасарч илээ. Сүлжээ тасардсан байлээ. Наананы сүлжээгээ тасалчаад даваад би дахиад жаргалантай хамыг лавдж харуулъя замаараа заяа. Гойшана, гойшан. Энд ч бас гайгүй газар байна. За. Газар авах иргэдэг бол надтай холбогдоороо хэдүүдээ энэ дээрээ гашаага барина заяа. Ойлгосноо. Хулгайч нарын өв дээр нь барина. Тогийн татна. Тогноос нь таталцсан заяа. Ямар олигархууд нь Монголын уул уурхайн байдгийг сороод тэгээд давхар ингээд уулыг амаар нь шаад юм бэ. Амар шааж байгаа. Тэгэл өөртөө өвөл утаа ихлэн гадаадаар зугаална. Өр хүүхдүүд нь гадаадд сурна. Өвдөд зовол гадаадд үзүүлнэ. Улаанбаатарт ямар ч хамааралгүй болцсон хулгайч нар Улаанбаатараас тэр жигтэй зайлах хэрэгтэй шүү дээ хөрнүүд. За тэр бол тэгээд номтой хоёрыг болоо явуулчлаа шүү дээ. Нямтаашрах гэж байна. Тэр уулын хамыг амаар нь гассан байна хулгайчууд. Ингээд амаар нь гассан биш дараа. Дураараа шаадсан байна уу? Дураараа шаадсан байна. Гой шаадсан байна хулгайч нараа. Энэ жалга малгыг хашаа шаацсан. Жинхэнэ олигарх хулгайчуд байна. Ямард нь ингээд ам амаар нь газар олдоод ямард нь нэг алга даам газар олдохгүй юм лаа. За уруудад харуулъя да хөрхийгч. За энд бас нэг хэдэн аавастай бас л нэг хулгайч нар юм шиг байна. Ойлгомжтой шүү. Тэр иргэд ингээд бүр энэ уулыг аманд ингээд хаавас барьж чадахгүй шүү дээ. Олигархууд байгаа шүү дээ. Ойлгомжтой Монгол Ардын намын олигархууд. Эднэр чинь мөнгөндөө хагас цагаад хэрэлдээд ингээд шаагаад байгаа байхгүй. Амар хараа. Хараараа би харуулж шүү. Харж байна амар уустай. За энэ бол Нямдэржи 2 аавсны дэргэд бас жижиг юм аа. Нямдэржи бол амар шүү дээ. Тансаг шүү дээ. Авилгалтай тэмцгийнхаа эднэр хэнийхээ авсраа шалга заяа. Хятад яг ингэж авилгалтайгаа тэмцдэг шүү дээ. За одоо энд би харуулъя заяа. Энд бол ингээд мангар том гашаа гашцсан байна. Энд гашаа гашнаа хэдүүлээ ирж гашаа гашин 0.7 гашин заяа. Тэгээ бидний хөөхийг харна. Салавчгоо гівтчихэ. Заяа. Одоо хавраас шууд гашаа гашин за. Гашаа гаших хүмүүст бол надтай холбогдорой заа. За энэ ингээ мангар том гашаа гарцсан. Энэ хин гэдэг сундлын бузрах бай. Хараа. Мангар том. Энэ авд нэг Нямдэржи анх хоёрын газар байдаг гэсэн. Цэрэнбатаа байхдаа олгосон юм байна лээ.
open data-гаар гарч ирж ийсэн. Шундлын бузар пизта тэр хэдийдээ хаана ярьж амьдрах гэж байгаа. Аа? Өөрөө одоо Америкт амьдарч байгаа. Ингээд энэ том гагаар гасцсан хараа. Мангар том гасцсан. Хуцаараа энэ газрыг ингээд дотор нэг хэдэн өрхөд хувааж өгнө. Энийг хувааж өгнө зөө. Гашааныхын мөнгөийг төлөөд энд хэдүүлээ газар аван заа энэ гашаан дээр. Тог нойрох юм байна. Ямар дуракууд нь гаагаар нь гашд. Энийг шалгуулна заа. Аа тэгээд өгнө. Энийг шалгуулна. Тэнд бас гаагаар нь гасцсан байна. Одоо энэ уулын хамыг хэдүүлээ гашиж авч ягаад гашаа барин заа. Хой зэгцтэй амир. Тэ нэг давхар байшин барих хүмүүс нь энэ өмнөх игнэнд хоёр давхар нь араар нь гэдэг гоё. Америкт ингээд гоё зэгцтэй нэг хувийн орон сууцны газар олгоцсон байдаг шүү дээ. Тэрэн шиг хэдүүлээ гашиж аван заа. Эзний маа мэд жиргэн усаа гашдаг юм за. Энэ мангар том гашаа гашсан байгааз. Энэ хэнийг хөө шалгуулнаа чамайг заа. Энд бас амар байшин барьсан. Энэ араа. Амар гоё шааж байгаа шүү. Энэ нөгөө Кувейтийн судалгааны хүрээлэн чинь энд байна. Кувейтийн ам гэдэг улсын дархан цаастай газар Маки мангар байцаа жаргаас садралаа сууж идэм биш үү? За би одоо тэрүүгээр давна. За юу ч шүлжээ тасарнаа. Нүгээр давдгийн би нүгээр давахын тулд яах вэ? Сам жоох эвгөө. Тэрүүгээр даваад нисхийн жаргалантай амар ордог байхгүй юу? Давж үзье юу ч гэсэн шүлжээ дасрын шүү манайха. Дасарт би даваатай. Нэг иргэдтэй 0.7 газар хаагаал явж байна. Энийг ингээд томоор гасцсан бас энэ араа. Дэн дээрээс үер буудсан шүү дээ малуудаа. Байгалийн хууль мэдэхгүй л дээ мангар дуракууд. За тэр дээшээ давахын тулд энэ зам хаагаа иччихгүй юу? Дуракууд зам хаацсан байх шүү дээ. Овоо шунлын бузруу. Ямар хулгайч нь ингээд зам хаагаа ичдэг юм байна. Овшнууд чинь. Ингээ бүр ингээд тэндийшээд хашаа ицсэн. Чи тийшээ давдаг зам хаацсан байж шүү дээ нэм эргүү навшоо. Шунлын бузраа. Овоо шуналтай хүүрнүүд юм аа. Нэг шуналтай навшнууд байгаа цагт Монгол улс хөгжин барина. Тэгээ манай зарим нэг шунлын бузрууч сэтгэлгүй өөрийнхөө амийг бол бодномаар. Бузартай навшнууд. Энэгээр гарахаар байна уу? Гарахааргүй юм биш шүү дээ. Ястай шунлын бузрууд юм аа. За тэр уулын мохорлоо хэнийг очиж үзгөө. Хэрэгт дурлах уу хэдүүлээ. Бидний газрыг хулгай хийсэн хулгайч нарыг л байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Тэр уулын мохорд. Очиж үзмээр байна уу? Явах уу? Харуулах уу? Сүлжээ ир барьдсан бол түрүүн шиг тасарчихлоо. За хавраас ирж надтай гашаа барих нь гашаа бараарай. За ёо. Тэглээгээд бид нарыг өсөв төрүүлж барьсан очдөг юм байна. Барь. Гаач. Хулгайчд газрыг гаагаар нь аваад газрын хулгайг анх мегон бинк болд гэж нэг юм уу? Шунлын бузар өвгөн цэцэглүүлсэн. Нүхтэй ам гүнтэй ам жинхэнэ хулгайч нарыг байгаа шүү дээ. Арцтай ам би та нарт гоё айлуудыг харуулна заа ёо. Жочлнаа нэг цайнаас ороод хулгайч нарыг гарч очлоо да. Яаж юм хаустай болсон. Халаач хамаа гэд очие да тий. Оо байж байгаа энэгээр гарахаар тэн дээр чи яах вүлээ. Ингээ бүр амар гашаа ицсэн баха. Стон нэг заяагүй хөөрнүүд юм аа. Тэр мөнгөтэй өрнөдөө шүү. Тэгээд ч энэгээр гарахаар байна уу? Зөв гараад
Гарах гээд үзье, өөрөө шаач. Апа. Жолооч өгс тулдаа нэг юм гарч ирлээ да. Вагасаа машин унсан болохоор нэг юм гарлаа да. Хөрхөө. Өөр хүнч гарахааргүй шиг байна шүү. Намт муу бацсан бас машинаар бартаа замд уралддаг гэлээ. Чи надтай уралдааш бооцоо тавиад новшоо. Чи нуулын хамыг надтай бооцоо тавиад уралдах уу номтой хоёраа? Аа? Чи очигдвол би чамд энэ пэйж өгье зөө. Миний пэйж танай хаавстай тэнцэн. Чи очигдвол надад энэ уулын хамыг өгч. Би ард түмэнд тараагаад өгч. Би шундлын бузар галтар уцаана, бузар уцаана. Монголын охтуудыг бузралдаг мó бузрын банд. Би энэ бузар хулгайчуудыг харахаас бөөлцөд уур гэдэгдэг. Охтуудыг жинхэнэ бузралдаг бузрын номтой хоёр утсан. Маки мангар утсан. Аа? Жинхэнэ өгийн хулгайч. Яа. Би нэг юм ингээд гараад ирлээ. Хараа. Энүүгээр ингээ гашсан байгаа ш та. Шунлын бузрууд доо. Энэ миний ингээд энэ уулыг тунтлах ш. Аа. За энд иргэдтэй газар олж өгнө. Утаа өнөргүй. Аа. За тэрүүгээр давгаар нисгэн нааш яваад жаргалантай ам үрдээ. Шүлжээ тасарч магадгүй манайхаа. Тэгтээ юу ч гэсэн тасартлан дав идөхөө. Надтай хамт байгаараа чаашин сайхан шеэрлээрээ мартснаас поло хийгээд дагаар намаагаа мартчихад ах. Би та нарт гой мэдээлэл харуулсан за. Супер юмнууд үзүүлнэ. Хулгайч нарыг гой харуулсан заяа. Хулгайч нарын мөнгө угаалт энэний цаана бас явж байгаа. За аймар. Тэрүүгээр эвгүй шүү манайхаа. Энүүгээрээ давсан дээр. Тэр огцсон. За дөрөд өгсөж байна. Энэ газар мазар тэгшин гайгүй газар байна шүү. Энэс олгоно иргэдтэй заяа. Энэ байгаль орчны яамнаас тусгай шүрлийн өгдөг. Хулгайч нар зүгээр аваад сая доллараар газар зарж байгаа шүү. Газраар баяжсан хулгайчуудыг удахгүй олж илрүүл зарлана. За. Тэгэл гадаадаар зугаалаа, том шаагаад казино тоглоод явчих. Энэ зам эвгүй. Эвгүй шүү дээ, эвгүй. За шүлжээ тасарч магадгүй тэр бол юу ч гэсэн ингэ явж байгаа юм нахаа тийм ээ. Тэгэл ийш явж байгаагаар өнтөө машинтай л шааж байгаа шүү дээ. Энэ бол зүгээр нэг ууланд аялдаг машин нэнийх үү? Доогор. Чулуу молоо дуграал. Эвгүй шүү дээ манайхаа. Энэ цаана ингээд энэ замыг өгөн засаад давуулвал иргэдэд ийшээ ингээд ойрхон газар нээгдэх гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн цаанаа ингээд бас энэ газрыг хаагаад гашаа барьдсан байна лээ огийн хулгайчууд. За энэ шүлжээ тасарч магадгүй. Тэгтээ яг би шүлжээ тасартал явъя. Тасрал цааталт нь гараад дахиад лайв хийн заяа. Опа, чорг. Опа. Чорг. Нэр манайхны заримын шунал дэндэн ихэд дэндүү шуналтай гарууд дэндүүх байгаа шүү дээ бас. Амар шуналтай гарууд байгаа заяа. Жог эвгүй огцом.
Намайг дуурайж ингэж явж бас болохгүй. Их эвгүй зам. Тэгээд шот. Миний ч анхны мэрэгжил жолооч байгаа шүү дээ. Тэ. Би чи Сахалбаатарт нь гавьятаас өмнөх жолооч шүү дээ. Аав жолооч байсан бол хүр сойж байгаа гавья шаасан гэж байгаас. Та би гавья шаад юм уу? Пора надад хөлөө. Би чи лим сервис гээд бас мөд сахлыг бодвол тээврийн компани байгуулж ирсэн юм шүү дээ. За гараад ирлээ гэж орхээ. Апаа хоржилоо. За ингээд энд бол юм шүү дээ манайхаа. За энэ ингээд Кувейтийн ам буюу энэ ам заяа. Кувейтийн ам гэдэг энэ Төв аймаг явах замаар хойшоос салдгийг. Ингээ ийшээгээ давхаар байна шүү дээ манайхаа. За ингээд нисхээс хойшоос салаа явахаар энд бол Жаргалантын ам гэдэг. За Жаргалантын амаар даваад ирэхэд бас баахан баячуудын хаавс. Харж гэнэ манайхаа 20 жилөө даваа гараад ирлээ. За ийшээ ингээ буух гэхээр байна шүү дээ манайхаа. Энд ингээд битүү гашаа барьцсаараа. За энд бол яах вэ? Ингээд мөнгө галт явж байгаа ингээд. Дандаа баячуудын үнтэй хаавс. Нөгөө төрийн албанд ажилладаг, үнцэлгүй хөрөнгөцсөн. Энэ нэг хаус нь $100 заяа. Хараа. Монголын офшор ус гэж энийг хэлнэ. За би ингэж явнаа, харуулнаа. Би л та нарт гой юм харуулна. За энэ төрхий хүүхдүүдтэй агаар салхинд гараа явж байна өөрхий. Хүмүүс ингэ явж байна шүү дээ өөрхий. Тэгээ энэ хүмүүс ингэ агаар салхинд гараад явах боломжийн заяа. Ингээ хаагаа ицсэн. Одоо би харуулъя. Тэнд би харуулна манайхаа. Харуулна. Ингээ тэр замыг хаацсан. Гаач сунлын бузрууд. За байж тэрүүгээр өсч гарч ирж байна тийм ээ. Оо. Чи юу гаргасаад байна та? Заава шүлжээ тасрахгүй даваа гараад ирлээ. Өчигдөр би ийшээ давж гарч ирсэн. Шүн шүлжээ тасарцсан юм л да. Одоо тасрахгүй байна. За энэ Жаргалантын аманд хаус зарна $100. За энийг бол жирийн иргэд хүчрэхгүй. За өөдөө өксөж байгаа машинтаа зам тавьж өгдөө. Хоёр бүсгүй явж байна. Юу цаа. Манайга таниад байгаа болтой. Инээдсэн шаач. Хоёр агаш юм ажмаа юм мэдэх. За ингээд давхаар байна шүү дээ энэ араа. За энд бол ингээд олигархууд амьдэрдэг юм аа. Ард түмэн бид нар чи уланд хойгоор хөөрхий тэгэл сонгоо хайрхан баян зүрх долоон буудал чингэлтэй энэ төр гэл амьдэрч байгаа тий. Дамб даржаа гэл. Энд бол ингээд манай баяачуудын амьдэрдэг. Харж байна. Амьдралын хоёр өнгийн ялгаа чи энэ. Би та бүхэн санаж ирсэн бол энэ уулын амаар ингээд баячуудыг харуулна гэж хэлжсэн те. Ингээ энэ рүү ингээд энэ хараа. Ингээд гашаа гатгаа хийцэн хөрнө заяа. Шунлын бузруудаа энэ хөрнө зарим нь. За байгаль орчны ам энэ гашааг чөлөөл заяа. Хүүрээрээ ажиллая гэдэг гуйлгчингууд та нар. Энийг чөлөөл энэ араа иргэдийн замыг хаагаа хийцэн. Иргэд хөөрхийн ингээ агаар салхинд дөрөв хүүхдүүдтэй гарч ирнэ шүү дээ. Сабацгано. Энэ гашааг ингээ хаагаа хийцэн байна те. Энэ гашааг авахулъя те. Авсан зөв биз дээ. Зөв гэж энэ хүмүүс тэгж байна. Эрүүл агаар талхаж байгаа юм уу? Энэ гашааг би авахулчих за. Лайвыг явж байна ах нь. Ахагаа таньж байгаас да. Мөхөрд нах нь байна. За гэж нөрхийн удаа.
Энэ гашаа гасцсан. Би одоо энэ гашааг харуулъя. Одоо ингээш явах замгүй үстэй нэг шунлын бузрууд байна. Жирийн иргэд ингэж хашаа барихгүй шүү дээ. Нөгөө ойлгоо орох эрх мэдэлтэй. Нөгөө мөнгөний төлөө нүдэ ухаж өгөхөөс уцгааргүй. Маки мангар бацаан тэргүүтэй навшнууд л ингэж уулыг гаагаагаар нь гашдаг шунлын бузрууд. Энэ сайхан модон дунд ингээд энэ тэнүүгээр зам гаргацсан байна. Тэнд гашаа барьснаас болоод. Эрүүл агаар төрөх ингээд иргэд алхаж байна. Тэр сая доор тэрэ хараад дээшээ давах замыг хаагаад гашаа барьцсан байгаа шүү дээ дуракууд. Одоо энийг би цаатлаас нь харуулсан заа гашаа ицсэн байна. За зөөлх намуухан ярихгүй бол бас энэ хамрын шарах идгэж өгөхгүй зусгойчих гэдэг. За энд бол мэдээж нэг хүүхдүүд агаар салхин салхилуулаа л явчих байна үе. Утанаас холдоол. Ингээ гашаа ицсаараа. Ингээд шунлын бузрууд энийг буулга заяа. Батбатраа байгаль орчны сайдаа гонгоноо тахын байхгүй. Өөрхийн араа иргэдэд ингээд отын утаанаас нагаар ихэнх нь нагаар шүү. Чанарын шаардлага хангахгүй шатахгүй эргэлдэг нагаарууд их байгаа шүү тийм ээ. За энэ бол ингээд гой хауснууд байна. Энэ хаусуудыг рекламыг хийж өгч байна. Нэг хаус сая $, 3 тэрбумын хаус. Гэтэл бол хаусанд хэн амьдарч байгаа шалгадаг байхгүй. За мөрөөрөө бизнесийг явьж байгаа хүмүүс амьдрна. Нэг бол авилгалчд амьдрдаг. Ийм хоёрхан янз байдаг. Энэ хараа. Энийг ингэж гашаад байгаа шүү дээ. Боддоо. Зам үлдээхгүй гашиж байгаа байхгүй. Хараа. Гэхдээ шуналтай байж болно. Одоо энэ мө жоохон булан хашаа та нар яах юм улгаач нараа. Цаяагүй шунлын буулсрууд хараа. Нөө иргэд төрөх юм уу үр хөвгтөө зугаалуулах га ир машины зогсол байхгүй болгож шүү дээ. Тэгэл маншгаа нэг тэл хүмүүс байна шүү дээ. Хөрхий дундын сайхан пүүжгнүүдээ унцсан. Тэгээд тэр дээшээ давж чадахгүй хөрхий. Ингэж гашиж байгаа байхгүй бозор улгаачууд хараа. Шунлын бозор энэ гашааг нураа заа ёо. Чи одоо газар шунж болно. Тэгээд дээрээс нь ингээд энэ байшин барьж байгаа хүмүүс ингээд битүү ингээд алтны нинжар шиг шараасгаа ицсэн навшнууд. Улгаачуудаа энийг янзал заяа. Та нар нэг юм их нэг юм сүйдэх бол энэ араа энэ одоо хүнд одоо нэг том байр хэрэггүй дээ. Нэг үсрэл нэг айл дунджаар 3-4 хүүхэдтэй те. 2 давхар. Цэцэрлэг сургуулиас том шааж. Зүгээр нэг айлын байшин заяа. Харж гинөө. Амар ингээд ирсэн. Тэр хойгоор бол хааны хар шигтгээнүүд байна. Тэр Кувэтийн аманд бол Кувэтийн баячууд их байгаа. Монголын Кувэтийн баян Макин гэрүүл. Улгаачууд ш та нар. Газрын доорх баялагийг сорж амьдарч байгаа паразитууд заяа. Хараа. Заваач нэг за энийг янзлнаа улгаачудаа. Та нар байшин барьж мөнгө хөл зарж болно. Эргээгээд энэ ойр тойрно янзл одоо дагаал хүний залтааны үш баахан шарилж ургана. Нэр штэ тий. Бийлж байгаа болохоос үнэн штэ яах юм. Ингээ энэ уулыг тэр дээшээ явах боломжгүй болго гашаа барьцсан. Энэ шунлын бузрын гашааг буулгах би бас хаяа тийш давж нэг манай тэнд тойрол хаан гэдэг тэр тэнд хөрсөг ах юм маань. Нөгөө манай баян хонгорын нар моны
Тэр тойрлохаан гэж жуулчны бааз дээр би хондгийн. Дээр би тэрийг бол худалдаж авсан. Сомцог гэртээ сая тэрийг харуулдаг гэж. Тийш явах гэхээр ингээ гайвалдаг гараа. Нөө аянгрэ. Мавгны хөрсөх байх байдаг ш урд. Тийш явах гэхээр гайвалдаг гараа. Тэнд баянгрын бөхчүүд бэлтгэл хийдэг. Ингээд уулын амыг хашаад аа. За энд бол мань мэд маш авч дийлэхгүй хоо. Тий. Авилгалчд бол аавна шүү дээ асуудал байхгүй. Сул мөнгө аргаар мөнгө олж байгаа улгаас нар бол аавна тодорхой. Жаргаланд гардин яа. Ямар хүний гардин юм бэ? Гардин яа. Гардин гой шана. Гой нэр өгөнтэй хулгачууд. Гой шанараа. Ингээ харуул л та. Бас энэ дэр одоо бас нэг улгаас газар ингээд сороо асгаад дураараа шаах юм аа хүүрнүүд нэг. Ёо хүүрнүүд юм аа. За ингээд энийг ингээд дээшээ ингэж давдаг байсан нь ингээд хашаа ицсэн. Муусан уу шунлын бозрууд дээшээ яваад үзүүл яадаг л. Үнэхээр гоё шаах юм. Энэ одоо ямар мөнгөний дугаагдаад байна? Энэ их л мөнгөтэй улгаас нар л одоо энд ингэж хашаа бариад үнтэй готхон бариад байгаа шүү дээ, тийм ээ? Опэ. Тийш очих гэдэг хүн байна уу? За ингээ энэ уулыг ингээ хашаа ицсэн харж байна манайхаа. Хүчтэй нэг уул энэ зам гашчулнаа. Зам гашчих шүү боддоо. Шунлын бозрууд тэр ёроолоор явахаар мод байгаль алуулаад байгаа байхгүй ингээд. Тэн дээр бас нэг юм барьц. Дураараа шаана. Та нарыг буулгуулнаа. За ёо. Манай зандан шатара бороочин, зандан бороочин тусгаагийнхантай ирээд буулгадсан штэ, амир штэ. Зандан бороодоо хэлж байгаа буулгуулна. За ёо та нарыг. Нэг бороо бол тусгаагийнхныг дагуулж ирж байгаа эднийг өстой даашаа шилүү зөнд гарыг авахулж байгаа буулгаач штэ. Асуудал. Хараа. Ингээ гас цөөрнүүд хараа. Ямар хулгайч ингээ газар болгоч. Инээд даваад цаашаага тэр буган сангийн аж ахуйн жуулчны бааз маас байдаг. Уг нь бол жуулчны бааз хотог суурин байх хэвээр газар байхгүй энэний цааталт. Харамсалтай нь ингээ хулгайч нар хаус бариад зарж байгаа. Ийш ингээ явах замыг ингээ хаагаа ичсэн. За яа хараа. Ингээ тэр хүртэл хашаа ичсэн. Шунлын бузар хүүрнүүд байна. Нэрш амар шунлтай. За доогуур гойго хаусын сурчлагаа хийдүүлээ заяа. Тун удахгүйгээсээ миний батарей дууслаа. За энд бол сая долларын хаус байгаа. Сая доллартай улгаач нар энэ дэр хаус ороо заяа. Иргэд бидэрт сая доллар байхгүй. Ирэх мэдлэлтэй дарга нарт байгаа. Яагаад дарга нар утаанаас Улаанбаатарыг арилгахгүй гэж байгаа бол дарга нар ихэвчлэн энд амьдарч байгаа. Заяа. Төглөө иртүү давхад түгжрэнээс өмнө давхад наадуулчин нөгөө даргын асуудалд очиж суурчин. Тэг өрөөндөө баваа шавааны өрөөндөө ардталтаа амралтын өрөөтэй амар жаргаж хагаад орой хөдөлгөөн сэлүүрхээр давхад энэ ингээд жаргаланд гайрдын та ирчин. Дарга нарын амьдрал ийм л байгаа шүү дээ. Энэ өгөөлөхөд дарга нар утаа мэдрэхгүй болохоор яах вэ? Утаа арилгая гэж бодохгүй байгаа. Үнэн. Тэ? Үнэн биз дээ манайхаа. Дарга нар утаа мэдхгүй ингээ энд амьдарч байна. Амар. Энд ямар хүмүүс хаус амьд амьдраад байна аа? Манай долоон буудал Чингэлтэй долоон буудлын должи имэл ав энд хаус авч дийлэхгүй. Үнийг сонсоод харван штэ. Харван шаачин та. За жаргаланд гардин нар нэг ороодох та нартай харуулъя. Хинийх байна? Манай дарга нарыг байна уу? Байвал ороод чачлаа тэр чигтээ орчих та.
За энэ жаргаланд гард ингээд дээшээ даваа гараад ирсэн. Жаргаланд гардин нөө яа. Тэнд одоо нэг аль хэдэн давхар хашинд амьдраад байгаа юм байна. 1 2 3 подволтойгоо 4. Энэ алдар тхийн 1 2 дугаар одонтой айлуу эсвэл 10 хүүхэдтэй айлуу. Эсвэл 10 авгаатай олгорох байгаа да. Авгаанаар нэг давхарт амьдруулсан. Зарим олгорох 10 авгаатай байдаг гэсэн шүү дээ. Олон авгаатай л дуракуд байгаа та. Хөрөнгө нийлүүлэхээр тэгээд олон авгаа нэмээд авчтыг гэсэн 10 биш агуулж олон авгаатай шүү дээ. Сабацхан ахын дүнэр. Энд зарж байгаа хауснууд байна уу? Мэдхгүй байна уу? Ажил хийж гэнэ үү? Улгаас нар цалингаа өгж гэнэ үү? Сайн байна. Өдрөө агуугаа авахгүй мөрөн шунаа улгаас нар чи. Энэ үүднийх нь харуулын байшин заа яа. Террас мерасан дээр магшаарч идэнэ. Манай олгорход яаж амьдраад байгаа юм бэ? Та нарт би дубад явж ирээд ойлгочоор заа яа. За энд ямар гэж олгорох ингээд цутгаа ичваа. Энэ газар нь бол иргэдэд олдохгүй шүү дээ, тийм ээ. Бас нэг 10 авгаатай нэг олгорох юм шиг байна та. Нэг ажнаа улгаачих юм болов уу? 5 толгой. 5 толгой давгаагийнх уу? Давгаа улгаачих уу? Тэдний дарааж очлоо нүхтэд байдаг гэсэн. Гоё. Монгол хөгжсөн шүү дээ, тасархаа хараараа. Монгол амар гоё хөгжсөн. Ард иргэд бүгд ингэж амьдарч байгаа. Ууланд иргэд улнаас гарцсан. Уулны иргэд гараад гоё ингэж амьдарч байгаа заа яа. Гоё шанаа манах. Опа. Зарим нарангийн ингэр морингийн даваа энтерд айлууд тог байхгүй байгаа. Эднэр бол ингээд тогийг бүр 10 20 мянгаар татчихсан. Бярта шаах юм аа. Бярта шаах. Тэр уулын аман дээр нараа иргэд ингээ гардаг. Ингээд энэ замыг хаацсан. Энэ газрыг гашааг нураахыг шаардж байна. Байгаль орчны амныхнаас. За эдэн сайд дарга нарыг чи энд байгаа та. Бүгд энд байгаа. За яа. Амьдрал тасарсан. Яагаад Монгол улс хөгжихгүй байгаа? Сайд дарга нарын амьдрал тасарсан шүү дээ. Гэр ороолын амьдрал мэдэхгүй. Утаа өмнө нарыг амьсгалахгүй. Одоо зарим нь хагас өдөр солонгос гараа шаашдаг байхгүй. Юу вэ? Сайн байна. Энэ харуулгын машины гараж юм та? Харуул шээ энэ зүгээр юуны үйлчлэгээний хавш. Зөв. За сэвэрлдэг ковшонда барайж орж байгаа юм байна та. За. Жаргаланд гарден. Зүгээр харуулгын барайж ш тараа. Гой шаачих ш. За энд ингээ сая долларын хауснууд битүү байна да. Тэр уулын орой мөрөөр тасархаа ш. Хаус орох Монгол жишг хаусыг манай нямд орж байгаа анх Монголд нэвтрүүлсэн, нямд оржиг дуурайсан. Дандаа эрх мэдлтнүүдийн хаус хараарай. Хар та нар заяа. Бүгд эзгүй аагаад энэ дээр ирж орхоо байсан. Хэдүүлээ энийг яах харж өгөх юм болов хулгайч орхоос нь хамгаалаад нэг хаусандаа нэг 2 айл оруулчих те. Долоон буудал чингэлтэйгэр. Амар. Хараарай манайхаа. За энэ бол дарга нарын одоо нэг олигархуудын жижигхэн дуу хаус айгүй бол нэг гэрийн үйлчлэгч мүсгчдэр энд амьддаг баха. Амар шаац. Амар гоё. За энэ Америкийн одоо Манхэттен дүүрэг юм уу? Чикагогийн хаус орол юм уу? Нью-Йорк юм уу? Би Нью-Йоркт ирчээд байгаа шиг байна шүү. Амар. Гоё шаач шүү. Зараараа. Холиуд ирсэн байна. Буруу шааж. Холиуд дэлхийн сая долларын орлоготой Холиудын жүжигчдийн хаус тэр байна. Манай Монголын урлагийнхан юу гэйгүүл хөвдөө зайлуул хөрхий. Үзэгч байхгүй шайлахгүй шүү дээ хөрхий. Улс төрчтэй долоогоод амьдэрдэг. Жаргал нь амьдралын жаргалтай готхон гинэ.
Жаргалтай амьдралын жаргаланд хотхон. Гэхдээ иргэд ингээ гоё жаргамаар байна штэ. Та нар жаргаад иргэд биднэр зовох ёстой мó. Өрөө гоё шаац. Жаргалтай амьдралын жаргаланд хотхон. Оо яа. Амараа. За жаргалтай амьдралын жаргалд хотхоноор нэг яваа те. Оо тасархаа. Сак. Сак чаша. Гадна энэ аялын зэргүүл мэргүүлт. Энэ хаус арай ашиглалтанд ороогүй юм шиг байна. Мань мэдээлэхгүй шиг байна өө чаавас. Тэгээд энэ газрыг яаж авсан юм бол эднэр? Ирэх мэдлэлтэй юм чи авна шүү дээ. Гоё шаанда та нараа. Тэгэл гадна машин нэгж доорож нэг рейнжер ор. Тэ? Нэг тэрбум машин шаацсан. Гоё. Гоё амьдар чинь манайхан. За энэ Холливуд амьдардаг байсан очиод. Лос Анжелесийн Холливуд дүрх тавиач. Холливуд. Лос Анжелес ирчлээ. Холливудд ирчлээ шүү манайхаа. Надад згоораа. Өнөр намайг дагаж фоллоу хийхээ мартваа. Миний лайвыг үнгүй үзэж байгаа бол тэгээд фоллоу хийгээ шеэрлээ та. Дагаад олуулаа болъё. Өшөө гоё морил амьдралын ялгааг арилгана. Би арилгахад гарав оролцохгүй бол бус нь худлаа. Дарга нар худлаа шаагаад байна. Өөр юм алга том бүлтгүүл шааж байна. За энэ тэр юу рүү яаж орд юм бэ? Тэрүүгээр орд юм байна та. За манай Холливуудын амьдардаг дүүрэг тэр тасархай гоё. За энэ арай нэг левел жоохон доогуур болтой байна. 5 наавас. Тэгтэл амар би дийлэхгүй юм байна. Амар шааж байна. Дээр үе хаусууд нь тэр. Дээр үед энэ мяц цайтад ажилладаг байсан, олигорход амьдардаг байсан. Энэ бол одоо модноос гарчлаа шүү дээ үндсэндээ бол тэ. За одоо энэ араа. Бүрэн хот барьсан байна. Барьсан. Би л та нарт харуулна л та. Гоё харуулна заа. Опа. За Холливуд. Тавта морил. Лос Анжелесийн Холливуд хотхон. Оо яа. Бас л жаргалтай амьдралын жаргаланд хүн вилагч. Холливуд. Клабхаус центр гээд гоё шаад юм ш. Гандаг шолоо. За эдэнд бол ингээд олигорход амьдрандаа. Энэ хэнийх юм болаа? Ямар гэж олигорходыг орьсон хэнийх байдгүй. Адагийнхан энийгээр шалгаараа энэ дотор авилгалч амьдарч байгаа. Ойлгомжтой. Би Батар нь мэдж байна. Авилгач тэнд амьдарч байгаа. Ард түмэн ууланд амьдарч байгаа. Энд бас нэг олигорх. Дураар шиж. Энэ бол нөгөө Финландаас ирдэг хаус шүү дээ мод. Энэ нэг сая доллар болдгийг ингэж барихад. Мод нь мангар үнэтэй. За явна. Жаргалантай амьдралын жаргаланд Холливуд хотхон. За энэ хаусыг харуулъя. За энийхөө. Стайн түрээслүүж гисэн дийлэх болов. Түрээслүүж гиснэг хонж үчихээс. Ста. Атаархад ах. Пицтай юм аа. Атаархад амьдрахаа шаах юм аа. 803 4 оо. Энийх юм бла. Амиро. За дараа Багтингрийн аманд очин, артистын аманд очин, олигархуудын аваас яаж амьдарч харуулнаа. За. Төрийн өмчин компанид ажиллаж байгаад морныхоо жүжигчэн дээр хааны гарш шиг харш ордон барьцсан хүмүүс цаанч бас байгаа шүү дээ. Би харуулж болно шүү дээ. Би бозруудыг мэдэн шүү дээ. Би жинхэнэ мэднэ.
За тэгээд манай олигархууд ингэж л амьдарч байна. Сая долларын хаусанд л амьдарч байна да. Ийм л байна да. Хэн барьсан мэддэхгүй байна. Би эзэн мэдэхгүй байна. Одоо энэ дондоо олигархууд хулгайчуд л амьдарч байгаа. Яг үндсэндээ бол тийм биз дээ манайхаа. Утаа өнөр алга их гоё юм байна. Инаараа жалган дээр гашаа барьж байшин барах гэж шахаад. Шүнлээ бузартай та нар байгалийн хөлийг дийлэхгүй зэ. Үер буух сад 50 наадгач. Энд биз та хамгаалагчаар ажилд орд юм уу? Өө баячуудаа хамгаалууд өглөө болгоно хэдэн цаас өгöd байх юм болов. Хулгайс нар яг хулгай эсэмнээс жоохон өчгс оваалцвал. Энд айлууд нь орсон юм болоо? Айлууд нь орсон юм уу? Зарим нь орсон л байгаа. Зарим нь ороогүй л. Ямар хулгайчуд байна? Баячууд байна уу? Та надаа нэрийн сэмхий хилчгээ би хэлэхгүй заяа. Нөгөө өнтөө машинтай орж байгааз. Амар үнэтэй машинтай шааж байгааз. Тийм гэж байна. Өөд манай тал. Онгол. Гараа. Оо амар баячууд амьдрдаг л гин. Мань мэдхгүй гин. Хөөрхийн маншгаа нэг уулын нөхөр шааж байгаа олтой орхиё. За ямар дуракууд нэм гаагаагаар газар олдоод ямард нь бэзтаа ингээд нэг 0.7 олддггүй юм бай. Энд нэг 0.7 олъё л доо бэзтаа. Барьцнаа. Бэзтаа нарын дэргэд ирж нэг 5 антай цомцог гэрээ бариад амьдрий бэзтаа. Утаанаас зайлээ. Нэр шүү. Одоо яах вэ? Ийш уруудах вэ? Оо тэнд минь гоё шааж байна. Яа. Ямар ветканард нэг гаагаагаар газар олдоод гоё байшин шаагаад байна. Энэ бас нэг амар хаавар шааж байна энэ бас. Бас нэг олигарх хотих. За энэ үгдэж нэг айлд нэг хоног гэхэд өстө 360 өдөр 360 хаавас нэг хоног юм байна шүү. Оо тэр айл бүр цомцог хаавас маавастай шаац. Гоё шааж байна. Олигархууд ч ингэж амьдарч байна. Монгол хөгжсөн дасарцсан. Дасарцсан шүү дээ манайхаа. Бид нар л улнаасаа гарахгүй байна. Дарга нар бол улнаасаа гарах гоё шааж байна. Хаавас нь шааж байна. Металл басаад даймар юм. Би л чааваас юм метад басаад барьчих гал бидстаас таварчингаа хунтаа шаагаад барахгүй байгаа шүү дээ. Юм гараж барьчих гал. За ингээд нисгэр орчдөг юм аа. Ингээд оруулнаа. Та бүхэнд харуулнаа. За надтай зурж байгаа машинууд үлээрээс дандаа ингээд том джипнүүд зурна хараараа. Эсвэл ийшээ нэг нанш шиг давах гэж байгаа хүмүүс байгаа. Авгаа хөлтөд салхинд гарах гэж байгаа хүмүүс. За энэ хүүжгийн үйл дээр салхинд гарах гэж байгаа юм шиг байна. Ойлгомжтой. Эсвэл ажил хийж байгаа энэ авд. За ингээ гой хаусууд байж шүү та нарт. Шоронгийн шаших шаашаацсан. Хинээс айгаад байгаа өрнөдөө. За ингээ нисгэр орчих. За энэ манай нэг алдар татман цагаан шонгор ингээтэй байх зайлвал хөрх энд нэг хэдэн ажиллаулаад нэг жуулчны бааз хийх гээл зүтгэдгийн хөрхий тэгээд хөрхий. За энэ бол жуулчны бааз яг утгаараа байгаа хүн бол энэ хүн. Энэ хавьд чи уг нь бол ингээд тусгай хамгаалалтаа ийм жуулчны бааз байх хэрэгтэй байхгүй юу? Энд ингээд энд бол жуулчны бааз. Хөрх нэг асами чи энд нүур дахалсан шүү дээ. Тэгсэн улгаач нар ингээтэй байхыг дээрлэхэд хаагур нь баахан газар дээрэмдээ тавцсан шүү. Энэ ингээл энэ чигээр энэ уулын хамыг үгэнд монгон байглаар нь байлгуулаад ингээл ийм жуулчны отог хийгээл явах гэсэн шүү дээ. Утгаар нь ганц зөв юм хийж байгаа юм бол энэ хүн байгаа юм. Алдарт манай хатмаа, манай кампа цагаан шонгор ингээтэй ингэж одоо миний бороо шүү дээ. Гамба манай нам миний хам тийм байна. Чингисийн үрээ зогцлуур гэдэг төрх. Энд хэдэн хүн ажилдгийн зайлуулдаг. Заримдаа ч хөрхий цалингаа тавьж чаддгүй гэсэн жаргагүй хөрхий. За ингээ анхны зас орцсон хөрхий ингээ хүүхдүүд гулгаж байна. За энэ уулын хамыг битээ олгочоор хулгайч нараа. Гуйлагчингуудаа энд ингээ хүүхдүүд маань гулгаг тоглог аа. Тэг энийг олгосон байвал алдсан шүү заа ёо. Өршнүүдээ ойлгосноо. Хөрхий ингээд хүмүүс ингээд
морьтой чаргатай ингээд хүүхдүүд гулгаж ийн хараа. Агаар салхинд гарч ийн утаанаас холдоод. Зоин банда. Ингээд нисрүү ороод ирдэг байхгүй. Өдрөө дуусах гээд байна. Ямар ухаа шахаж явдаг хар дураагүй. За энд бас нэг баячууд барьж байгаа шүү. За энэ бол нэг маншиг гарууд юм шиг байна. Мань нэг энэ зэргийн юмыг дийлчих байх л та шааваас өөрх юм. Одоо тэр дээр бол хаавас энэ бол амбаар л юм шиг шүү дээ. Энэ доотроо доошлаад ирэхээр маний стандартын гарууд байдсан шиг өөрх юм инаараа. Нэг иймэрхүү мэг би дийлчих шүү. Заавал энд нэг амбаар барих газар болно. Олё. За батраа дуусахад би энэ төв замдаа оруулаад ингээд лайв зогсооё. За энэ газар ямар зарчмаар олгогдсон юм. Ер нь ямар нэг ингээд мөнгө угаагаад ингээд том хааваа шаагаад байт. Тэгээд энэ зам ам өргөн тавиач ингээд зам руугаа шахаад гашаа барьцсан. Ингээд нэг газартай баяч шиг бодсон юм шиг байна. Одоо энэгээр чи ингээд иргэд өшөөх явна. Энийн шиг 4 игнээ зам барих газар үлдээж болдгоо юм. Газар руугаа гашааруугаа ингээд газар руугаа тулгаад барьцсан наараа. Би болж явал бусд нь болоо гэд. За энэ нэг бас нэг баяа уулгаач байгаа шүү. Ямар сэтгэлгүй. Би яга уулгаач гэж байгаа. Газрын нааш нэгэд зам руугаа тулгцсан байгаа шүү. Сэтгэлгүй мүү. Шунлын бузрууд байна. Иргэд бол хизээч ингэж төвшрөхгүй зөө. За ингээд Улаанбаатарч ороод ирлээ. Утаач харагдаж байна. За ингээд Монгол руу орж ирж байна. Америкаас гараад Монгол руу орж ирж байна да. Америкаас гараад Монгол руу орж ирж байна. За энэ том газрыг одоо хойш нөхдүүдээ зөв төлөвлөж шүү. Шамбаралтуулаад баахан уулгаач нарт энэ газар авцсан байгаа шүү дээ. За одоо энэ нэр хийх лайв гөөм их биш шүү. Үйлдвэрээ орё юм уу? Эсвэл энэ мал эрдэс нэмэлт хичээлийн үйлдвэр гэдэг. Энэ Төв аймагт аж үйлдвэрийн парк гэвчтэй. Яг юм хийж байгаа хүмүүс би ойлгож байна. Ингээ холилдоод байх юм те. Гол нь ямар систем, зэгцлэг, бодлого энэ төр юу байхгүй. За ингээ нисрүү ороод ирлээ. Лайв өгөр өндөрлөе доо. Тэр баяртай. Америкийн Холливуд дүүргээс Монгол улсын Улаанбаатар хотын хан улдүр рүү орж ирж байна. 2 ертөнцийг харууллаа. Надтай хамт байсан эрхэм миний фэйсбુક найзуудтай баярлалаа. Лайв өгөр өндөрлөө. Фоллоу хийж шеэр хийхээ мартуузаа. Дагахаа мартуузаа. Тэр баяртай. Америкийн Холливуд дүүргээс Улаанбаатарын хан улдүрт орж ирлээ. Тэр баяртай манайхаа.